Орон дөрөв үзэгчтэй томч хөтөлбөр эхэлж байна, анхаарлаанд болно. Ураны салбар дахь хойд хөршийн сонирхол. Дорноговын асуудлаас илүү Улаанбаатарын бохирдолд анхаарал тавих ёстой. Ураны сэдвийг үргэлжлүүлж байна. Тэгэхээр Дорногов аймгийн Улаанбаатар суунд болсон нөхцөл байдалтай холбоотойгоор малчид болоод иргэний нийгэм байгууллага өнөөдөр бас хил мэдээллийнхэнд хандаж баримтуудыг дэлгэглээ. Тэгэхээр мэргэжлийн байгууллагуудыг хилээд байгаа дүгнэлт ор өнцгөө гэдэг зүйлээ бид нэр давтаж хэлж байна. Тэрч бүх хил өнөөдөр бас Улаанбаатар суунд ажиллаж амьдардаг малчид бас ирж туглаас гадна хүний биед бас тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлсэн гэдэг баримтуудыг дэлгээд эхэллээ. Үүнтэй холбоогоор бид энэ сэдвийг үргэлжлүүлж байна. Мэргэжлийн хүмүүс ялангуяа мэргэжлийн байгууллагын шинжээчдийн дүгнэлт ямар хөө байдлаар яг энэ чиглэлд гарах ёстой байр суурийг бид илүүтэй хүргэхийг зорьсон. Тэгэхээр бид өнөөдөр бас тодорхой асуудлуудыг өчигдрийн томч хөтөлбөр бол хүргэсэн. Юу гэхээр энэ нөрөөр хамгийн наад зүгээр мал амтан өгсөн мэтэр ингэж хараг мэдээлэл цацж байгаа боловч цаанаа бол өөр асуудал байж болзошгүй гэж үздэг хэсэг байдаг. Энэний үндслэл баримт нотлохоо нь бас юу юм бэ гэдэг асуудлыг хүндсэн бол өнөөдөр энэ сэдвийг бас цааш нь үргэлжлүүлж эдийн засагч хаш чулуунтай бид уулзлаа. За ураны салбар бол Оросын холбооны улсын Монголд байгаа сонирхдаг юм салбар. Оросын холбооны улс өмнөх зөвлөлт холбоод улс байхдаа Монгол улсын газар нутаг дээр ураны хайгуул юмнуудыг бүгдийг хийж өгж байсан. За тэрч бүх хэл монголчуудын бидний өөрсдийн ч мэдэхгүй байгаа нөөц баримт судалгаа материалууд хүртэл Оросын холбооны улсад хадгалагддаг гэсэн ийм яриа мэдээллүүд бол бас байдаг. Тэгэхээр энэ хүрээнд бид бас асуудлыг тодруулж ер нь Оросын холбооны улс сүүлийн жилүүдэд Монгол улсыг юу гэж хардаг болсон юм бэ гэдэг энэ бас асуултыг судлаачлаад бол тавилаа. Тэгэхээр Монголын салбарт ураны талаар тооч мэдээллийг эхлээд хөтөлбөрийн ихэнд хүргэн зүйтэй гэж бодож байна. Тэгэхээр 1950-аад оноос бол Орос болон Оросын геологчтой хамтар манайх бол ураны салбарт хайгуул хийснээр олон тонны ураны ордыг бол олж тогтоосон байдаг. Ялангуяа Дорноговын бүс нутагт ураны 80 орчим илэрч байдаг л да. Тэгэхээр одоогийн байдлаар бол Канада, Франц, Орос, Америк, Австралийн компаниуд бол энэ чиглэлд өөрсдийн байр суурь сонирхлоо илэрхийлдэг. Ерөнхийдөө судалгааны дүнд 1.4 сая тонн ураны нөөц илэрчээд байгаа. Энэ бол тооцыг дэлхийд харьцуулаад үзэхэд бас чамлахааргүй нөөц гэж яригддаг. Энэ зүйлээс бас олон төрлийн сонирхол байж болох талтай. Ялангуяа Дорногов, Дундгов, Дорно, Сүхбаатар ер нь манай улсын зүүн хэсэгт ураны нөөцүүд их байгаа. Тэдний ураны хайгуул зарцуулж буй хөнгөний хэмжээ сүүлийн 2 жил ер нь огцон өссөн гэсэн судалгааны дүн байна. Ер нь бол манайх ураныг нэлээд нарийн судалсан гэж мэргэжлүүд хэлдэг. Харин хамгийн их анхаарал татж байгаа нь ураны нөөц болоод байгаа. Юунтэй холбоотойгоор олон улсын бас сонирхол байр чиг хандлагууд өөрчлөгдөж байна. Тэгэхээр манайх бас 2009 онд энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсруулсан, цөмийн энергийн тухай хуультай болсон. Энэхүү хуулийн минь үзэл санаа концепт нь яг юу байваа гэдэг дээр ч бас шүүмжлэл байдаг. Энэ хүрээнд бас бид нар хууль эрх зүйн орчныг эргэж харах уу, эсвэл шинжилж явах уу гэдэг эрдэнэ судлаачдын санаа бол гарцаагүй өнөөдөр шаардлагатай болчиход байгаа. Ер нь зүгээр энэ салбарыг өөрөг нь бизнес гэж харах юм уу, цаашдаа ингээд зарцаагаад өнөөдрийн 2009 онд батлагдсан тэр хууль эрх зүйн орчноор бол төрийн өмчийн оролцоог нэлээд нэмэгдүүлсэн байгаа учраас одоогийн байдлаар энэ салбар бол цаашаа ингээд хөгжөөд явах ямар ч боломж бололцоо бол байхгүй болсон. За нэг талаасаа, за нөгөө талаасаа бол яг байгаль орчинд хор хөнөөлтөй, мал амьтанд хор хөнөөлтөй энэ зүйлүүд болж байна гэдэг ийм мэдээллүүд бас гарч байгаа учраас энэ мэдээлэл нь өөрөө хэр зэрэг үндэслэлтэй юм бэ гэдгийг нэгтлэх ажлын хэсэг гаргах байдаг юм уу? Нэгтлэх бүх талын оролцоог оролцуулсан ийм ажлын хэсэг гаргаад ууг нь шалгасан. За эндээс бас нэг баримтыг бол бид тодруулах хэрэгтэй. Өмнө нь бол малчин нор сүрэнгаан 22 20 гаруй тугал өглөө гэсэн мэдээлэл гарч байсан болохоос биш яг өчнөө олон тооны хураг шиг ургийн гажигтай төрлөө гэсэн ийм мэдээлэл бол тухайн үед бол гарч байгаагүй л дээ. Хэвлэл мэдээлэлд яг тэр хүмүүс эдгээр нутгийн иргэд оршин суугчдад малчид ч бол өөрсдөө хандаж байгаагүй зөвхөн нор сүрэнгаан 22 тугалны асуудал бүх телевиз радио хэвлэл мэдээлэлээр яригддаг байсан гэж тодорхой санаж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг нор сүрэнгаан тугалын асуудлыг яригдчих яг үед яагаад гэвэл энэ асуудлыг яриаг юм бэ? Зэрэгцүүлж гэдэг асуудлыг бид өнөөдөр тавилаа л да. Яагаад тухайн үед зөвхөн нор сүрэнгаан тугалын асуудлыг яриад бусдыг нь хүчээр дараад ирсэн юм уу? Та нар хэвлэл мэдээлэлд хандах гэхлээр болдоггүй байсан юм уу? Яадаг байсан бэ гэдэг асуудлыг бид бас өнөөдөр асууж тавилаа. Гэтэл бол тэрэн дээр бол бас тодорхой хариултыг хэлж байна л да. Дэлхийн 2 дугаар дайны дараагаас эхлэн Монголын геологчтой хамтран энэ салбарт геолог судалгаа хийсэн Оросын байр суурь өнөөдөр ямар байгаа вэ гэдгийг бид нэр хамгийн түрүүнд харах хэрэгтэй болно. Тэгэхээр тэргүй зарим нэг судлаачид нийтлэлчид эдийн засагчид бол Оросын байр суурийг өөрөөр тайлбарладаг, байлбарлаг үндслүүд нь ч байдаг учраас эхлээд бид нэр хойд хөрш болсон Оросын холбооны улс ураны салбарт яг ямар бодлого баримтлах гэдэг юм бэ гэдгийг илүү тодорхой болох учиртай юм шиг санагдаж байна.
За тэгэхээр бол ер нь гадаад хөрөнгө оруулалт тал дээр ялангуяа байгалийн нөөцийн тал дээр бол Орос улбод улс бол одоо 40 оноос хойш 40 50 60 одоо бараг 50 60 жил манайд бүх хайгуулгыг хийж ирсэн. Манай бүх байгалийн нөөц хаана гэдэг бол дээд зэрэгэл мэддэг. Манайд байхгүй зураг мэдээлэл бол Оросууд байдаг гэж ярьдаг. Ер нь тийм байдлаар бол гарсан байна. Тийм ч бас Оросууд бол 90-ад онод бол одоо ингээд төр одоо Монголоос гарсан гэж үздэг юм байлаа. Өөрснөө бол бид нар бол яг өөрснөө одоо шилжилтийн үед бол завгүй байсан. Тэр үеэр одоо баахан барууны хөрөнгө оруулалт ороод ирлээ. Одоо бол бид нар ингээд буцаад байх ёстой газараа бол хөрөнгө оруулалтаа хийх ч юм уу. Бас тодорхой хэмжээгээр одоо үйл ажиллагаа явуулах юм сонирхол их хүчтэй гэж байнга ярьдаг болсон. Тэр нь 2000 оноос хойш бол их хүчтэй яригдж эхэлсэн. Тэрнтэй холбоотойгоор бол Оросууд бол одоо жишээлбэл манай 5 толгой, оюу толгой бүх одоо том ордууд дээр бол төмөр зам дээр бол одоо Оросын хөрөнгө оруулалт байх ёстой гэж одоо үздэг байсан. Ер нь бараг л байгалийн зам ёсоор Оросоос өөр одоо хэн байх ёстой, хэн байх ёсгүй гэж. Гэхдээ бол Монгол улсын хувьд бол заавал гадаадын хөрөнгө оруулалт дээр Орос дамгаасан байх ёстой гэсэн тийм бодол бол огт байгаагүй. Яг одоо тэр яригддаг 3 дахь хөршин бодлогоор ч юм уу бусад өндөр хөгжилтэй улсуудын хөрөнгө оруулалтыг бол түлхүүд татах ийм сонирхол бол байсан. Тэгээд тэр нь бол орж ирсэн. За хөрөнгө оруулалт бол үнэхээр ашигын төлөө байдаг учраас бол гол ашиг нь бол хятадын зах зээл байна. Тэгэхээр Монголын зах зээл өөрөө хичээчихэн жишээлбэл одоо төмрийн хөдрийг бид нар жишээ болоод үзэхэд бол төмрийн хөдрийг хэрэглэх үйлдвэр Монголд байхгүй учраас тэрийг бол одоо хааны газар нийлүүлэх хэрэгтэй. Орос бол өөрөө төмрийн хөдөр нүүрс одоо бүх юмар баялаг учраас Монголоос бол юу ч авахгүй. Тэгэж одоо ярих юм бол бид нар махиж одоо баг гаргаж чадахгүй ийм байдалд байгаа. Тэгэхээр бол Орос бол Монголын хувьд бол зах зээл биш гэдэг нь бол ойлгомжтой болсон. Ганц одоо байгаа зах зээл нь хятад. Тиймээс бол хятад руу одоо бараа нийлүүлэхийн тулд Монголд үйлдвэрлэлийн явуулах ч юм уу олборлтыг явуулах. Энэ талаар бол гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн. Одоо бол орж ирж байгаа Оросын саналууд бол яг адилхан. Өөрөөр хэлбэл Оросууд бол хятад бараа нийлүүлэх гэж Монголд хөрөнгө оруулалт хийх юм сонирхол болж байгаа. Тэр байтугай бүр одоо өөрийнхөө хятадын мөнгөөр хятад мөнгө босгоод Монголд хөрөнгө оруулалт хийх гэсэн ийм байдал руу сүүлийн үед явж байна. Тэгээ энэ дээр бол одоо яг харамсалтай нь бол Оросын бидний нөлөө их хүчтэй байгаа нь бол харагдаж байна. Дорногов ихт үүссэн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр энэ асуудлыг бид тойж яриад байгаа боловч энэ салбарын яг төрийн бодлого маань одоо ямар байна вэ гэдэг дээр бас тогтож ямаар байна. Яг нь Монголын бодлого бол тодорхой болсон. Одоогийн энэ хэсэг хугацаанд бол атомын цахилгаан станц барих асуудыг төр хугацаагаар хойшлуулсан. Харин ураныг олборлоо шатнуудыг үйлдвэрлэх хэмжээнд бол засгийн газрын өөрийн бодлого тодорхойлчихсан байгаа. Гэхдээ бид яг энэ асуудлыг хүрээнд зөвхөн Дорногов үүссэн нөхцөл байдлаас хальж асуудлыг ярих хэрэгтэй болж байна. Ерөн зүгээр Монгол улс бол 3 дахь хөршийн бодлого гэдэг аль 92 онд одоо үндсэн хууль баталгаас өмнө болоод тунхаглан зарласан олон улсад нээлттэй зарласан. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар дэлхийн бүх улс орнуудтай найрсаг харилцаатай байна. За тэр дундаа 2 том хөрштэй ийм жижиг цөөн хүн амтай улсын хувьд бол үндэсний аюулгүй байдал гадаад бодлого зарлахтаа бол энэ ч өөрөө маш оновчтой одоо зөв бодлого гэж томьёологддог. Манай гадаад бодлого нь. Гадаад бодлого одоо эдийн засаг жуулыг гэж өнгөрсөн хамтсан засгийн газрын үед их ярьжсэн. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр гадаад бодлогын зарлж байгаа гадаад бодлого нь өөрөө бодиттой ажил хэрэг болох ёстой. Бодиттой ажил хэрэг болно гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр хоёр хөрштэй бол мэдээж хэрэг найрцаг харилцаатай байна. Эдийн засгийн хамтын ажиллагаатай. Дээрээс нь 3 дахь хөрш гэдэг маань өөрөө тэр 3 дахь хөршийн тодорхой одоо биетэй гарт баригдах ус нүдэнд харагдах ус сонирхол Монгол улсын хил дотор бий болох ёстой. Тэр нь өөрөө юу юм гэхээр 3 дахь хөршийн томоохон одоо хөрөнгө оруулалт энэ улсад орж ирэх ёстой гэсэн энэ бодлого юм эцсийн эцэст явж. Энэ бодлого маань өөрөө 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт гэдэг бол барууны юм эсвэл барууны өрнөдийн хөрөнгө оруулалтын томоохон. Гэтэл өнөөдөр Монголд яг том юм хөрөнгө оруулалт орж ирэхдээ ямар байдлаар орж ирдэг гэдэг оюу толгойч чинь мэднэ. 7-8 жил маргалдаж ямар нэгэн байдлаар батлаад авсан. Одоо гэрээ хэрэгжээд явж байгаа явц дээр ч гэсэндээ хөрөнгө оруулалтын эсрэг юм гэдэг юм уу юм хэрүүл марган бол байнга л одоо гарч ил байдаг. Яг энэ асуудал шиг одоо нурааны салбарын асуудлыг бол бид нар өөрсдөө бас гадаадын хөрөнгө оруулалтыг 3 дахь хөршийн хөрөнгө оруулалтыг татж чадах бас нэг салбар мөн гэдгийг хэлээд байгаа. Тэртээ дөрөв Монгол улс өөрөө гадаадын хөрөнгө оруулалтыг татах сонирхуулах юм юу гэхээр уул уурхаагаас өөр юм бол байхгүй. Бид нар ураантай ураангүй амьдрах уугүй юу гэдэг асуудал ярих юм бол уран заавал зарж идэх гээд байгаа даа биш. Тэрний мөнгийг нь хэрэглэх гээд байгаа даа биш. 3 дахь хөршийн бодлогоо явуулахт маань энэ маань өөрөө бас нэг тодорхой том салбар юм а гэдэг юм гаргалгааг ус хийж байна. Тэгээ огтой бол бид нар яг үүнийг ярьж явах хэрэгтэй, үүн дээр маргалдаж мэтгэлзэж явах хэрэгтэй байтал тэнд нэг 20 дүү өхөр тоглол өгсөн гэдэг асуудлыг яриад явцуураад хинийхэн сонирхол байгаа нь мэддэхгүй яваад байгаа. Өөрөөр хэлбэл урааны салбар гэдгийг аимшигтай зүйл болж харагдуулах гэдэг нэг сонирхол байгаа. Түүнийг нь яцаах гэдэг нэг бүлэг хүмүүсийн үйл ойлголцсон маргаа мэтгэлцээ юм шиг харагдаж яваад байгаа боловч эцсийн дүндээ бид нар 3 дахь хөршийн бодлого нэгсдэ уран гэдгээ бид нар эдийн засгийн хөгжил гэж харах уу? Эсвэл төр
тохиолдлуудаа байж гэж харах уу гэдэг том бодлого бид харах хэрэгтэй байсан. Гэтэл одоо иргэний нийгмийн байгууллагууд гэдэг нь бусад байгууллагууд энэ рүү хазаалгалгүйгээр олон нийтийн анхаарлыг өөр дэш нь хандуулах гэдэг байгаа сонирхол байна гэж хардаад байгаа. Үндсэндээ бол Монгол улсын одоо нийгэл эрх ашиг байгаа. Тэр маань бол үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол эдийн засгийн хавьд баталгаажсан байх ёстой гэдэг юм. Тэгэхээр нөгөө хоёр хөршчөөс хэд хамаарсан байдлаар явах юм уу? Өмнө нь тэртээ дэргүй 70 80 жил Монгол улсын одоо бүх хил томоохон шийдвэр Кремльд гардаг байсан ийм түүх бол байгаа. Тэгээ үндсэндээ 92 оноос шинэ үндэс хууль батлаад энэ шинэ одоо нийгэм гарч ирсний дараа бол Монгол улс өөрөө тусгаар тогтноод өөртөө бие даасан бодлогоо явуулдаг болсон. Энэ маань одоо өөрөө цаашдаа зүгээр яг ингээ явах юм уу? Эсвэл буцаад ингээ хоёр хөршийнхөө хараат гэдэг юм уу? Иймэрхүү байдалтай болох юм уу гэдэг асуудал бол өнөөдөр 3 дахь хөршийн бодлого хэр зэрэг явуулах вэ гэдгээс шууд хамаарахаар болцоод байна. Тэгээд биднэрт гадаадын хөрөнгө оруулалтыг татах гадныхын сонирхуулчаар юу байгаа гэхээр уулуурхай салбар. Уулуурхай салбар дундаа дотроо хэд хэдэн одоо хуваагдаад ингээ салбарууд байна. Тэрний л үндсэндээ бол нэг салбараа гэдэг байдлаар бас эдийн засагчид хөндлөнгийн одоо шинжээчд бол харж байгаа. Тэгээд эдийн засгийн Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн доктор профессор Хашчулмтай бас уулзаж энэ эдийн засгийн салбар гэдэг талаас нь авч үзвэл бид нар яг ямар байдлаар явах ёстой юм бэ гэдэг асуултыг тавилаа. Тэрээр хэрхэн хариулсныг үзье. Яг гадаадын хөрөнгө оруулалт бол зарчмын хувьд бол манайд асар их хэрэгцээтэй. Манайх бол өөрснөө одоо жишээл уран холборлоод тэрийг баяжуулдаг ч юм уу шар нутаг болгодог тийм үйлдвэр барина гэвэл технологийн талаас ч хөрөнгөний талаас бол хэцүү. Тэр бол тодорхой хэмжээний бол бас одоо манайд орлого оруулах ч юм уу экспортын нэмэгдүүлэх тийм салбар бол байж болно. Тэгэхээр бол тэрэнд нь бол яг одоогийн энэ нөгөө улсын өмч их өндөр байх хэрэгтэй гэдэг зүйл нь бол саадуулдаг. Яг зөвл яг тэргээрээ бодгоод ирэхээр бол ямар ч төсөл бол ашигтай гардаг. Тэгэхээр бол зүгээр яг олборлоод экспортлох талаасаа бол онцгийн асуудал бол байхгүй болов уу гэж бодож байна. Угаасаа бол тийм байдлаар бол манайд хөрөнгө оруулалт орж ирсэн. Даже тэр тусмаа бол одоо тодорхой хэмжээний баяжуулалтыг бол манай нутагт хийгээд одоо үйлдвэрийг барих хэрэгтэй, өөр их нэмэн үртэг байх хэрэгтэй л гэдэг. Тэр талаас нь бол бас ханддаг л да. Тийм утгаараа бол зүгээр хөрөнгө оруулалт гэдэг утгаараа бол боломжийн салбар гэж бодож байна. Тэгээд эрэндээ бол одоо экспорт хийгээд олон улсууд бол тэгж экспорт хийгээл одоо болдог. Тэгэхээр Монгол улс болохгүй юм байхгүй. Гэхдээ бол зүгээр тэр байгаль одоо нөлөөлж байгаа тэр зүйлийг бол маш сайн нягтлж шалгах ёстой. Уран дээр бол зүгээр ер нь бол бас л Орос улсууд дээр үед бүх Монголын ураны одоо ордууд бол хөрөнгө оруулалтаа хийцэн байсан, олборлолт хийгээд одоо бол яг мартагаас эхлээл тий урд нь бол хөрөнгө оруулалт хийгээд бүр дуусгасан бас ордууд байдаг ч гэж ярьдаг. Тэгэхээр бол Оросын сонирхол асар хүчтэй энэ тал дээр бол тэгээд дээрэс нь бол нэг зэвсэг одоо дайны юмтай холбоотой учраас тэр талаараа бүч хэмзэг байгаа. Тийм учраас бол энэ дээр бол бид нар одоо бас их л нарийн л одоо хилцээр юу хийхгүй бол энэ бол бас л нэг л тийшээ явах байдалтай байж болохыг үгүйсэхгүй. Тэгвэл бол миний хэлж байгаагаар бол тэр нөгөө гадаадын хөрөнгө оруулалт дээр бол бид нар яг л одоо энэ хөнгөлөлт тодорхой хэмжээгээр төрийн оролцоог бол бас жоохон өөрчлөх хэрэгтэй байх. Тэр замаар л 3 дахь улсны орны одоо хөрөнгө оруулалтыг татах болцоо гарах байх. Хөтөлбөр дараагийн сэдв рүүгээ шилжиж байна. Тэгэхээр бид нэр урааныг эдийн засгийн гэж харахаас урдж бас хар бараан аимшигын гэж зүйл хараад байгаа гол шалтгаан бол өнөөдөр орон гавьд үүссэн нөхцөл байдал гэдэг иргэний нэгэн байгууллагууд уран гэдэг чинь аимшигтай хортой хүний генд нөлөөлдөг улс үндэснээр нөхөөж магадгүй гэдэг тайлбар тавиад байгаа учраас иргэдийн дунд болгоомжлол байгаа. Энэ ч үдээс бид нар өнөөдөр уран үнэхээр хортой юу, хоргүй юу, газар дор байгаа боловсруулаад баяжуулаад ирэхээр ямар хор зүрэг нөлөөлөл авчирдээ бэ гэдгийг дараагийн сэдвээр хүндэх гээд байна л та. Тэгэхээр үүнтэй холбогдуулж бид ярих гэхээр өнөөдөр бид эрчим хүчээ юугаар үйлдвэрлэж байгаа вэ гэдгийг ярих хэрэгтэй болно. Тэгэхээр хөрөн үрс шатааж эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа. Тэгвэл хөрөн үрс шатаасан тохиолдолд эндээс ялгарч байгаа хортгийг нөгөө нэг газар дор байгаа ураанаас илүү хортой гэдэг асуудлыг бид өнөөдөр ярихгүйгээр тэнд байгаа 22 дугуулын эрх ашиг яриад байгаа. Гэхдээ үүндээ бол бид тэр иргэний нэгэн байгууллагууд тэр их орончид бол өнөөдөр бол нийслэл хотод байгаа 1 сая хүн ам тэр хортой утаагаар амьсгалж ийн шүү гэдэг рүү анхаарлаа хандуулж харин ярьсан бол илүү их оронч гэдэг сэтгэл нь үнэмшилтэй харагдах гэдэг. Яг нэг шинжилгээ ухааны талаас нь тайлбарлах юм бол Монгол Улсын их сургуулийн цөмийн судалгааны төвийн одоо профессор Норовгоо энэ асуудлыг хэлж байна л да. Бид асуудлыг яг эрдэмтэн яг хүнийх нь хувьд судалгаа хийсэн хүнийх нь судалгааных нь баримтан дээр тулгуурлаад асуулаа үндсэндээ гэхээр аюул тэнд биш Улаанбаатар хотод байна. Аюул Дорн говьд биш Улаанбаатар хотод тэртээ дэргүү байна. Зөв ямар ч юмыг аюултай талаас нь хараад аюултай талаас нь ярьж болно. Эсвэл эерэг талаас нь хараад эерэг талаас нь ярьж болно. Хутгийг зөв хэрэглэх юм бол мах ирчээд идэж болно. Буруу хэрэглэх юм бол хүн алж болно. Өөрийгөө гэрчж болно гэдэг шиг. Тэгэхээр ямар ч юм сул тал болоод эерэг тал байгаа. Тэгэхээр энэ асуудлаа бид нар ялгаас алхаад харах хэрэгтэй. Тэртээ дэргүү хөрөн үрс шатааж байгаа тохиолдол манай Монголын өөрөө
хүрэн нүрс. Тэр дундаа багнуурын хүрэн нүрс бол уран бол их байдаг. Уран одоо ихээр байдаг. Энэ маань өөр 100-нд чатглаараа ураны баяжмал болоод ингээд тодорхой одоо хувь процент бол агаарт лямдангаар цацагдчих гэж гарч идэг. Тэр дээр энүүгээр бид нар бас литер амьсгалаад за сүүлийн үед одоо бас өвчлөл нэмэгдэж байгааг юм бол бас шалтгаан бол бас нэг шалтгаан энэ өөрөө болж байгаа гэсэн ийм мэдээллийг хэлж байгаа юм. Тэгээд норв доктортой бас уулзаж асуусан асуултыг одоо та бүхэнд хүргэе. Манай Монголын хүрэн нүрс бол энэ одоо дээд эсэлцэн давхар бол ураанаар баяжсан. Тэгээд тэр нь цахилгаан станцд шатаахтай зэрэг зөвхөн органик хэсэг нь үлдээд одоо цахилгаан станцын үнсэнд уран баяжж байгаа. Уран болоо бусад хортой элементүүд бүгд баяжчдаг. Тэгэхээр энэ үнсэн 3 дугаар станцын үнсэн сан бол 3 4 дугаар цахилгаан станцын хооронд туулгалаа эргээр ингээд 2 станцын хооронд байж байгаа булаатай. За 4 дугаар станцын үнс бол тэр хаягдл үнсэн сонгон тэр цаад уршааны гүүрээд явсан зам баруун талд байж байгаа тийм. Ингээд булаад байдаг. Одоо тэгээд дахиад цаашаа үнс хадгалах юм талбай байхгүй болцсон юм байна. Энэ яагаад тэгээ үнсээ хадгалаад өнөхөр уул нь бол цахилгаан станцын үнс маш өндөр төв 1700 гараас шатаасан. Одоо микро бусад юм бүгд устсан юм барилгын сайн материал байхгүй юу? Тэгтэл юурсан дугаа ураны хэмжээ их байгаа учраас цацрагийн барилгын материалын цацрын нормоос их болчиход байгаа. Тийм учраас барилгад ашиглаж болох ингээд асуудал гарчаад байдаг. Нөгөө талаар бол станц за 4-р станц бол тэр шаталтаас үүсч байгаа үнсэн бол шүүж авдаг. 98% ашигт үеийн коэффициенттэй цахилгаан фильтрээс шүүж авч байгаа. 2% нь бол тэр 250 метрийн яндагаар дээш Улаанбаатартай агаарт хаягдчих байгаа. Энэ хаягдж байгаа үнс болохоор нийт гарсан үнсийн бол 2% нь бол яндагаар хаягдах нь шүү дээ. Тэгэхээр энэ нь бас л нөгөө уран маань агуулгдсан явж байгаа жишээтэй. Одоо 3-4 станцын яндагаар бол одоо жилдээ нэг 200 кг орчим уран агаар мандалд хаягдж явах нь шүү дээ. Тэгэхээр өнөөдөр урааны тэр газар дор 100 м дуусгаж авж байгаа нөхцөлд уран аюултай гэдэг. Тэгтэл нийслэлийн бид нар өөрсдөө ураанаар амьсгал агаартай ураантай ураны задралын сасрэгдтэй стокод ардон гэдэг иймтэй юмар амьсгал. Тэгэхээр энэ асуудал өмнө ч бас яригдж байгаагүй биш, яригдчихл байсан. Өмнө ч бас болж л байсан процесс 20 жилийн дараа үндсэндээ бас 22 жилийн дараа болж байгаа юм байна. Тэгвэл яг тодорхой баримтыг нуруугаад дурдж байна. Юу гэхээр 1991 онд яг ийм асуудал болж исэн. Мардан орд дээр одоо жишээ цацрагийн одоо хордлогоос болоод мал амт үхлээ гэдэг юм ийм зүйл болоод тухайн бүх одоо хэвлэл мэдээллүүд очоод тодорхой хэмжилт хийсэн. За тэр хэмжилтийн үр дүн бол бас өөр байдлаар бол гарч ирсэн. Яг нүдэн дээр нэг үзүүлээд ингээд хэмжилтийг хийхэд бол өөр гарч ирсэн. Яг тэр шиг өнөөдөр нэг иймэрхүү байдлаар бол бид нар бас дахиад ингээд хийрхэд байна уу та гэсэн ийм бодол бол шууд төрж байна гэсэн одоо байр суурийг доктор Норвегоо бол хэлж байна л да. Үндсэндээ бол тэнд байгаа энд байгаа аюулаа нөгөө харахгүй ээжиж хаа байгаа холын юмыг бид нар одоо аюул болгож ингэж дөвлөгж яриад байна гэсэн юм байдалтай. Тэгэхээр эдийн засгийн орчуулгын хэлээд байгаа шиг улс төрийн геополитикийн сонирхлууд байгаа учраас эдгээр сонирхлууд иймэрхүү байдлаар жишээ болж ингэж гарч ирж нийгэмд буруу сөрөгдлийн мэдээллийг хүргэх гэсэн оролдлого болж илрээд байдаг. Яг түрүүн шиг 20 жилийн өмнө иймэрхүү асуудал үүсэж ирсэн. Мардан дээр очиод үзэхээр Мардан ордоос илүүтэйгээр тэр Чойбсон хотын үнсэнд нь харин тиймээс илүү их цацрагийн нөлөөлөл их байсан ч гэдэг. Яг иймэрхүү судалгаа хийх баримт бол байдаг. Яг энэ баримт яг тухайн үед ямар хөө байдлаар гарч ирсэн үргэлжлүүл харцгаая. Ийм бэлдээ 1991 онд тий Мардан ураны тэнд ил уурхай байсан. Ил уурхай дээр одоо бүх үхэр мал өхөөд байна гэж бөөн шууган гараад тэгээ манай бүх Монголын хэл мэдээл бүх намын төлөөлөгчд бүгдийг авчиж үзүүлсэн. Тэгэхээр тэгээд тэднээс юу үзүүлсэн гэхдээ зэрэг цацрагийн байдал өөрөө яг тэр ил уурхай хажууд хэмжилт хийгээд дараа нь Чойбсон хотод ирээд үнсэн санд дээр хэмжилт хийгээд. Тэгэхээр
хэд дахин илүү манай өмсөн сан дээрх цацрагийн хэмжээ. Тэр ингээл нэг иймэрхүү л байна гэж ерөнхийдөө тэгэл ойлгочихж байгаа. Тэр шиг одоо манай дорн говьд байж байгаа тэр 100 метрийн гүнд байгаа ураны хөдөр штэ. Тэрнээс нөлөөж байгаа гэж ийм асуудал яриад байгаа. Тэгтээ зэрэг өнөөдөр Улаанбаатар хотын нийслэл хотын маань төвд байгаа энэ цахилгаан станцуудаас тодорхой тооны тодорхой хэмжээтэй уран бол шууд амьсгалын агаарт хаягдаад байгаа. Энэ бол ураны уурхай дээр байгаас илүү одоо тотоо шаардлага. Ураны уурхай дээр бол одоогор манайх олборлт хийгээг байна л да. Ер нь олборлт хийвэл тэр уран тэр чинь ухаж гаргаж ирэхгүй шүү дээ. 100 метрт нь уусгаад авах юм технологи байна. Тэгэхээр энэ цацрын талаас нь бол манай Улаанбаатар шиг маш эсдэлд байгаа. Яагаад тэгэхээр шууд одоо тэр агаарт хаягдсан ураны нүүрэн түүний задралын цацрагдтэй стовууд ингээ амьсгалаараа өшгөн дээр шууд орж ирэх магадaltaй. Тэгэхээр 1.4 сая тонн ураны нөөц гэдэг бол дэлхийн нийтийн бас сонирхлыг татж байгаа тоо. Энэ чиглэлд бас өөрсдийн хөрөнгө оруулалтаа оруулах сонирхолтой байгаа Канада, Франц, Орос, Америкт маш олон тал илэрхийлдэг. Энэ сонирхлуудын зөрчилдөөн төсөөдөргөө жижиг буураа орны хөрсөндөө төсөөдөргөө буугаад ирчлээ. Энэ илэрсэн одоо яг жижиг асуудал илэрч гин үү? Зарим нэг улс төрчид болоод нийтлэлчэд эхнийхээ байдлаар асуудлыг хардаад нийтлээд ихэлсэн үндслэлтэй байгаа. Гэхдээ энэ сэдвийн хүрээнд бид нар асуудлаа маш жижиг зүйл болгож харах биш, илүү томоор харах хэрэгтэй. Түрүүний яг гэдэг 3 дахь өршин бодлого. Хэрвээ ураныг бид эдийн засгийн хөгжил гэж харж байгаа бол ямар зохистой харьцаагаар хөрөнгө оруулалтыг оруулах хэрэгтэй ба. Тэр 2009 оны нөгөө нэг хууль шиг шууд гадаадын хөрөнгө оруулалтыг хөгжээр хөөгөө гаргачих уу? Эсвэл ашиглая гэж байгаа бол зохистой харьцааг нь бид ямар хөө байдлаар оруулж ирж, Орос нь орж ирэх үү, Франц нь орж ирэх үү, тэр Япон орж ирэх үү гэдэг зохистой харьцаагаа бид нэр бодлогын хүрээнд харж иж энэ асуудлаа бид өргөжлүүлэх хэлцэх хэрэгтэй. Гэхгүй болохоор өнөөдөр энд нэг доор байгаа нэг хэдэн нөхдүүд нэг аимшигтай зүйл, аимшиггүй зүйл гэж хоорондоо маргалдаад байдаг. Эцсийн дүнд нь эргэж төөрөөд уран гэдэг чинь угаасаа хүнийг хордуулаа ичдэг хамгийн аимшигтай байцс гэж ойлгочод байдаг. Гэтэл дэлхийн нийтээр энийг шийдлэх ухааны ололт дэвшил болгоод ашиглаад яваад байдаг. Бид нар тэгэхээр одоо Мордон Монгол, бид нар Нүүдэлчин Монгол гэж морой унаал ганцаараа гэтээ суугаад авахгүй юу гэдгийг бас бодох хэрэгтэй болчихно. 2009 онд цөмийн энергийн тухай хууль батлагдахтаа их тийм одоо хардаж сэрдэх байдалтайгаар батлагдчихсэн. Юу гэхээр улсын хурлын чуулган дээр зөвхөн захиалгын хууль гэж ярьдаг. Цаанаасаа газ батлах ёстой шүүгээ даалгаварт орж ирсэн хууль бол амтшгүй байдаг л да. Өргөн баригдаад нэг 7-8 10 хоног дотор ерөөсөө анхны хэлцүүлгээр гэдэг ч юм ингээд батлагтаа явчихдаг. Яг л иймэрхүү байдлаар маш хурдан батлагдсан. Гэтэл өөрөө нь бол томоохон салбар улс орны бүх бүтэн салбарын асуудлыг зохицуулсан хууль байгаа учраас салбарынхаас ядахна нэг саналыг нь аваагүй. Ингээд үзэхлээр энэ хууль өөрөө ингэж батлагдсан нь 49% төр аавна гэдэг маань бол энэ салбарыг нэг цавцаасан энэ хууль батлагдсан нь өөрөө бас тодорхой яг энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт орох тэр дундаа 3 дахь чөлшийн хөрөнгө оруулалт орохыг ерс эсэргүүцдэг тэрийг одоо хөшөж зогсдог юм нэг субъектийн сонирхол бүхий субъектийн бас захиалга байж болзошгүй юмаа гэж хардах үндслэл бол эндээс байгаа. Шууд захиалгын дагуу ингэж батлагдсан гэж бол хардах үндслэл бүрэн байна гэж үзэж болохоор байгаа. Ингээд томчийн хөтөлбөр өнөөдөр бас 3 дахь хөршийн бодлого за энэ өөрийн үед болж байгаа үйл явдлуудтай холбогдуулж асуудлыг хөндөж тавилаа. Анхаарлаа хандуулсан таахын баярлалаа. Ураны салбар дахь хойд хөршийн сонирхол. Дорн говийн асуудлаас илүү Улаанбаатарын бохирдолд анхаарал тавих ёстой.